Үзэгч та бүхний амгалан айлтгая. Монголын мэдээ сувгийн явуулын студ Монголын залуучдын холбоон дээр ирсэн байна. Монголын залуучдын холбооны мөнхөлтөөр явуулын студид ярилцлаа. Өдрийн мэнд. За сайн байна амраа. Ажиллана. Хавчаа сайхан байна. Сайхан байна да. За. Монголын залуучдын холбоогоор ойртоо сони байна. Гүү ер нь бид ч нөө хулгайчгүй Монгол гэдэг хөдөлгөөн эхэлчихсэн. Тэрний ажилтаа ер нь бол орондоо ярил бид нар бужигцгааж байна да. Тий. Ер нь тэгээ саяхан Мартин амнаа тэмдэглэлээ. Тэгээд өдөр болгон явдаг бүхэл ажлууд хэвээ үргэлжилж байна. Хулгайчгүй Монгол. Энэс өмнө бас хар цагаан жагсаалт гэдэг бас бидэд акц гэдэг шиг байсан. Ер нь хар цагаан жагсаалт бэлэн болсон уу? Тэгээ хар цагаан жагсаалт бол журмын дагуу бүх одоо ажлууд нь бэлтгэдэг явж байна. Тэгээд тухгүй бид нар хар үйл явдал 100 хар үйл явдлын одоо гол зарлах ажиллагаа бол явагдана. Тэгэхээр 92 оноос хойш Монголын одоо түүхэнд болж өнгөрсөн одоо 100 хар үйл явдлыг бол ард түмэн нэрлэж байгаа. Энэ ард түмний нэрлсэн 100 хар үйл явдал тухгүй зарлагдана. Монголын залуучдын холбоо ер нь одоо төрийн бас байгууллага. Би яг зөвхөн дөрмийн нэрчсэн. Дөрмөн дээр бол одоо улс төр шашнаас ангид гэсэн нэг юм үг байгаа юм л да. Тэгээд залуучдын холбоогийн үгдээ одоо холгоочгүй монголч гэдэг юм хар цагаан жагсаалт энэ гэдэг хөдөлгөөр нүүлэхээр за улс төрийн үйл ажиллагаа болоод улс төрчүүд байна. Мөнхөд одоо залуучдын холбоо улс төрчүүд байна гэдэг ийм шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Тэгээд тэр дөрмөн дээр бичсэн юм бол өчөд байгаа юм шиг. Ер нь бол бид дөрмийн дагуу явж байгаа. Дээрээс нь Монголын залуучдын холбооны 5 дугаар их хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж байгаа. Тэгэхээр улс төр хийж байна гэдэг чинь улс төр гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр сонгуульд өөрийнхөө нэр дээрээс нэр дэвшүүлээд тэгээд сонгуулаар ялаад ялсан одоо байгуулгын засгаа байгуулахыг хэлээд байгаа шүү дээ. Гэтэл бид нар бол сонгуульд жишээ Монголын залуучдын холбоон дээрээс энэ хүн нэр дэвшиж байгаа маа гэж нэг ч хүн нэр дэвшүүлэхгүй байгаа шүү дээ. Бид нар бол хийх ёстой юм л хийж байгаа. Монголын улс төр, Монголын намууд, Монголын улс төрчид хариуцлагагүй болчихсон учраас тэр хариуцлагыг нэхэх, тэ хариуцлагын сануулгах, хийсэн хар үйл явдлуудыг эргэж өөрсдөд нь одоо сануулгах ийм л үйл ажиллагааг бол одоо хулгайчгүй Монгол хөдөлгөөн. За дээрэс нь хар цагаан жагсаалт бол хийгээд байгаа маа. Тэгэхээр энэ бол ерөөсөө монголчуудын, Монголын залуучуудын хариуцлага нэгсэн ийм л одоо үйл ажиллагаа. Тэгэхээр энэ хариуцлагаар нэгж байгаа хүмүүсийг те бид нар итгэлээ өгөө сонгосон сонгогч те сонгогчдод хариуцлага нэгж байгааг өөрөө улс төр гэж харах юм бол улс төрд байгаа хүмүүс бол өөрсдөө улс төрчд биш байна. Тэнд бол дандаа хулгайчд л өөрчд байгаа юм байна. Аль гэж хэлэхэд шууд агуулгаар бол болж байгаа. Жагсаалт ер нь бэлэн болсноо явсан юм байна гэсэн үг тийм. Хар цагаан 100 хар үйл явдал бэлэн болж байна гэдэг бол үндсэндээ хар жагсаалт бэлэн болж байна л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр 100 хар үйл явдалд одоо оролцсон бүхий л хүмүүсийг бол хар жагсаалтандаа хийгдэг ийм журамтай. Тэгэхээр өөрөөр хэлбэл 100 хар үйл явдал зарлагдж байна гэдэг чинь тэр 100 хард орчихсон үйл явдалтай холбоотой хүн бол за би үл өөрийгөө харж гисаалтанд орцсон юм байна гэж ингэж шууд ойлгож болно. Нөгөө агуулгаараа бол ард түмэн бол өөрөө маш том санах бай шүү дээ. Ямар үйл явдалд хэн оролцож ийсэн, яаж ийсэн, ийж ийсэн энэ бүх зүйлийг бол бүгдээрнгийн ард түмэн бол мэдж байгаа. Харж гисаалтанд одоо Орос улс төрчдийг өөрөө чинь одоо Твиттерт одоо ганц нэг нэрлснээс бол би анзаарсан. Одоо жишээлбэл Улсын хурлын гишүүн Батхолгыг ч байд юм уу харж гисаалт гэдэг өөрөө Твиттертлаа бичсэн байсан тийм ээ. Нууцчлал бол одоо ер нь ямар хүмүүс орчод байна? Үгүй яг тэр 100 хар үйл явдал нэг 200 гаруй үйл явдал багслагдсан үйл явдлууд байгаа. Тэгэхээр тэр 200 гаруй үйл явдлуудаас одоо бид нар ингээд тэр чинь иргэдээс санал авч байгаа шүү дээ. Санал авахд өөрөөр хэлбэл оройлох нь өөрөөр хэлбэл 100-уугаа багтаж орох нь бол тодорхой ингээд үйл явдлууд бол зөндөө байгаа. Тэгэхээр тэрийг бол тэртээ иргэд манай залуучдын байгууллагаас гаргасан одоо тэр сонин за дээр нь манай залуучдын холбооны одоо нээлттэй мэдээллийн систем энэ бүх зүйлүүдээс авч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид тэр дотроос 1-2-ыг онцгойлоод зарлахаас өмнө одоо ингээд дурдаад ах нь бол тийм цохимжтой зүйл байна. Тав Твиттерээр зарлаад шүү дээ. Яг Твиттерт бол тэртээ дэргүү тухайн үед өөрөөр хэлбэл нөгөө хүмүүс ч одоо тэртээ дэргүү хараа зарлагдахаар мэдсэн учраас өөрөөр хэлбэл миний хийсэн үйлдэл бол хар биш байсан юм а гэдэг тийм өөрөөр хэлбэл тарих угаах сурчлагын ажлуудыг одоо мэдсэн ч мэдээгүй юм шиг тий. Дээр нь сонгуулийн тодорхой хууль байж хахад тэрэн дээр мэдэн бодлоо ингээ хийцгээ эхэлж байна л да. Тэрэнд игдүүцсэндээ л бид тэр жиргэг жишээ хийж ирсэн.
Батлаг гишүүд жоохон таагүй ханддаггүй юу? Ер нь хэр харьцаатай? Ер нь Монголын бүх улс төрчдөд том таагүй байгаа шүү дээ. Ерхий сайхан Маш хариуцлагагүй байгаа. Бас адилхан. Ягаад би энийг асууж байгаа гэхээр яг зөвхөн хүмүүс Мөнхбатын одоо юу гэдгийг дургуй улс төрчд гэдэг юм уу те энэ харж гсалтанд нь ороод Мөнхбатыг одоо дэмждэг гэдэг юм уу найзууд нь цагаан гсалтанд нь орно гэсэн ийм хардлага бол байгаа. Зарчим байгаа. Юу ямар зарчим бэ гэхээр албан тушаалтан бол тухайн албан тушаалыг хашчих үедээ хийх ёстой ажлаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцлага гэдэг зүйл бол албан тушаалтай цуг ирдэг болохоос биш. Өөрөөр хэлбэл албан тушаалаа өгчөөд араас нь одоо материйн үлмээс унгаад тий борооны араас цов нөмрөө суух бол ерөөсөө хэд ч хэрэгтэй зүйл биш. Тийм учраас өөрөөр хэлбэл албан тушаалтныг одоо та бүдгийн хэлээд байгаа. Жишээ нь сайхан бэлэг жишээ нь яаж юм. Сайхан бэлэг гэсэн хариуцлагагүй зөндөө юм хийж байгаа шүү дээ. Тэгээ хариуцлагагүй юм хийж байгаа бол тэр хариуцлагагүй хийж байгаа юмныхаа төлөө тэр харж гсалтанд орлого хичээлж байгаа. Өөрөөр хэлбэл Эмчний төлөө одоо жишээлбэл та хувийнхаа хувьд сайхан бэлэг сайттай одоо гайгүй харьцаатай бол одоо юу гэдэг юм модч гэдэг юм ийм ажил болгоомжлол байхгүй шүү дээ. Би бол Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч. Тийм ээ. Би бол Монголын залуучуудын холбооны их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг өнөөдөр биелүүлж байгаа. Нөгөө талаар Монголын залуучууд бол шудраг байхыг л хүсэж байна. Өөрөөр хэлбэл төрд хулгайч нар лөөрчөд гарчаад бидний тархийг угаагаад бидний залуудаа сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлөөр тоглоод тийм ээ. Тэгээ сонгуулийн хооронд одоо дүүлэн нисдэг одоо нэг ойд төрдөг сарамгчин гурчгил юм байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг л бид нар өнөөдөр Монголын залуучдын холбоо хийлж ярьж бид нар л энийг өөрөөр шахаж арилгахгүй юм бол өөрөөр энэ бүгд бол үргэлжлээд явсаар байгаад эцсийн үндэ бол Монгол улсын тусгаар тогтнол гэдэг зүйлд бол шууд сөрөг хүчин зүйл болох юм байна л гэж ингэж хэлж байна. За залуучдын холбоо бол одоо дөрвөндөө одоо 16-аас 40 насны ийм залуучдыг игнэндээ нэгтгсэн ийм том байгууллага байгаа. Ер нь бол Монгол ардын хувьсгалт нам буюу одоо Монгол ардын нам хоёр бол Монголын одоо түүхэнд за нэг 95 жилийн түүхтэй гэж ярих баг. Одоо төрийн бус олон нийтийн байгууллага гэх юм бол тийм ээ. Тэрний дараа бол Монголын залуучдын холбоо явж байна. Тэгэхээр бид нар бол 95 жилийн түүхтэй энэ жил манай 95 жил. За Монголын залуучдын холбоо гэж өөрчлөн зохион байгуулсан 25 Монголын хувьсгалт залуучдын эвлэл одоо жишээлбэл залхамжлал анхны юу гэх юм бол тэр байна. 21 онд бошгыг халах залуучуудын эвлэлгээд анх байгуулагдсан. Эмблем одоо сүлднүүд байна даа. Эмблем сүлд энэ дээр тайлбарлалцгаая. Энэ дээр бас байж. Энэ анх 1921 онд бошгыг халах залуучуудын эвлэлгээд анх байгуулагдсан. Тэгээ одоо бид нар сая 2015 онд залуучдын холбооны 5 дугаар их хуралдаад бид нэр 21 онд бошгыг халах гэдэг бол маш буруу юм хийж исэн юм байна. Анхны одоо тэмдэг бол 5 гашуутай дотроо хас тэмдэгтэй. Тий. Энэ бол хас тэмдэг бол ялчгүй монголчуудын өөрийнх нь зүйл ихгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бошгыг халах гэж байгуулагдсан байгууллагыг 94 жилийн дараа бошгыг босгох залуучдын холбоо болгож өөрчлөлөө шүү гэж анхудаа тунхаглажсэн. Тэгэхээр энэ бол 95 жилийн хугацаанд концепцийн өөрчлөлтийг яг хоёр бошгыг хална гэж юу гэсэн үг? Бошгыг босгоно гэж юу гэсэн үг? Бошгыг хална. Бошиг бол ерөөсөө л уламжил шүү дээ. Бошиг бол ерөөсөө л уламжил. Уламжлалаа хална гэж өөрөөр хэлбэл 21 онд хэлжсэн бол бид нэр 2015 онд бид нар уламжлалаа босгох ийм байгууллага боллоо гэж. Тэгээ манай залуучдын байгууллагын нэг дуу байдаг мэднэ шүү дээ. Ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэдэг. Тэр дуу ч гэсэн концепц алдаатай дуу юм байна гэж. Өөрөлдөл бид нэр 90 онд залуучдын холбоо өөрчлөгдөд нэг намын дэрэгдэх байснаа өөрөлдөл нам бус төрийн бус байгууллага боллоо шүү дээ. Ингээд өөрөлдөл концепц нь шинжлэгдсэн үгтэл бас яг тодорхой шинжлэгдсэн юм бол байхгүй. Орчин бол шинжлэгдээд байдаг. Тэгвэл залуучдын байгууллага яг өөрийнх нь концепцээр шинжлэгдэв. Тэгэхээр 15 онд бол бид нэр уламжлалаа босгож ийж өөрөлдөл тэрний үргэлжлэл болж энэ залуучууд явах юм байна гэдэг. Ийм л том одоо концепцийн өөрчлөлтийг бид нар хийж чадсан. Тэгэхээр одоо бидний нөгөө ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ гэдэг өгүүлбэр бол өнгөрсний ирээдүйг өнөөдөр бид нар бүтээнэ гэж ингэж өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Тэмдгээ бол өөрчлөөд бас 5 гушууга авсан байна шүү дээ. Бид нар буцаага 5 гушууга авсан. Ягаад тэгэхээр манай эвлэлийн олон ахмадуудад бас ирсэн зөвлөгөөнүүд бий. Нөгөө талаараа бас бид нар уламжлал шинжилэл ингээ бүх юмыг хослуулж байгаа гэдэг агуулгаараа бас давхар олон юм бий. Жишээ нь энэ манай энэ голын гал байгаа үз. Энэ бол 3 ийм галын дүл харагдаж байгаа. Тэгэхээр энэ 3 галын дүл бол жишээ нь одоо ирээдүйн өнгөрсөн тийм ээ. Ингээд 3 цагийн гэлхээ. За дээр нь галын дүл. За эргээд ингээд бас Мандан Бадрахын мэлэг тэмдэг. Эргээд ингээд харах юм бол эн чинь бас яргуу болж ингэж төсөөлөгддөг. Тийм. Тэгээд дахиад нөгөө Чандман Эрдэнэ 3 гэдэг ингээд их олон давхар агуулгуудтай л да. Тийм учраас бид нар эргэж энэ одоо лого юм шинжилгээ. Гишүүнчлээ яаж одоо албан ёсоор гишүүнчлэл явж байна уу? Гишүүнчлэл одоо албан ёсоор эхэлсэн. Энэ бол байгууллагын байгууллагын одоо гол туг. Тийм манай байгуулагчид хамгийн олон однтой цорын гац байгуулах штэ. Тийм бидний ард бол яг нэг ганц содонлоо 2 4 одонтой цэргийн анги нэгтгэл байгаа. Тий. Тэгээ энэ бүх одонгуудын авсан түүхүүд нь бол өөрөө үнэхээр агуу. Батар газар эзэмших, тий, нэгдэлчих хөдөлгөөн. За энэ 10 жилийн хооронд ингээд гих шойнуудаар нь 10 жилийн хугацаатай ерөөсөө 10 жилдэл нэг том бүтээн байгуулалтыг Монголын залуучдын байгууллага яг гардан зохион байгуулж хийж байна. Энэ фашизм үед 91 он гэж байх болсон шүү дээ. 81 он хамгийн 81 оноос хойш байхгүй. Тэгтэл 91 оноос хойш эхлээд өөрөө хэлбэл бүх юмыг нэг бол төр нэг бол хувийн хөвшил гэдэг ийм одоо зүйлүүдэд найдаад ингээд явчихсан. Тэгтэл найдсан зүйлээ бид нар 25 жил хүлээлээ шүү дээ. 25 жил хүлээхэд өөрөөр хэлбэл оюутлогоос өөр том бүтээн байгуулалтын ажил юу вэ гэдэг тийм ээ. Өөр нэг ч юмгүй сууж. Тэгтэл эргээд оюутлогоо зөв байсан уу буруу байсан уу гэдээ одоо нийгмээрээ талцсан. Тэрэн дээр нэг хэсэг улс төрчид нь тоглолдог, нэг хэсэг улс төрчид нь одоо байнгын хамгаалалт хийдэг. Байнгын хамгаалалт хийдэг. Энийг цаг хугацаар бол. Тэгвэл өнөөдөр зөвч вэ бурууч вэ Монголын залуучууд бол ямар ч байсан залуу наснда бүтээн байгуулалт хийхин төлөө баг. Өөрөлд том төслүүдэд хөдөлгөхийн төлөө. Яг тэгэхээр тэр бүгдийн ард тухайн хүний амьдрал, орлого, орон сууц гэдэг ингээд бүх юм өргөдөж байгаа шүү дээ. Энэ сайн нэг залуучдын холбооны гишүүнчлийг асуужсан. Гишүүдээс ер нь татвар авч байна уу? Гишүүдээс татвар аваад эхэлсэн. За хэдэн төгрөг сар? Сард биш. Жилийн 1000 төгрөг. Жилийн 1000. Одоо хичнээн 1000 төгрөг болоод өгөөд өөрөөр хэлбэл жинхэнэ гишүүн гэж. За тэгээд жинхэнэ гишүүдээс сонгох болоо сонгогдох хэрэг нэгдэд эхэлчихэж байгаа. Тэнгүүтлээ сонгуульд гишүүн болоод эхлэх юм бол нэг сарын 10,000. Жилийн нэг 120,000. Гэх мэтлэнгээр ингээд татварын систем модтой болж ирсэн. Эргээд нөгөө хариуцлагатай байх холбооны санхүүжилт бол одоо энэ байрны төрөөс. Байрны төрөөс байгаа. Дээр нь бид нар чинь бас зүгээр суухгүй тал талын янз бүрийн төслүүд бичнэ. Тэгээд төслөөрөө бас эргэж санхүүжих ийм ажлууд бол зохион байгуулна. Энэ одоо залуучдын холбооны яг одоо энэ орон тооны ажилтнууд уу? Энэ доотлих бол манай гүйцэтгэх хорооны орон тооны ажилтнууд. За энэ бол одоо орон нутгийн салбаруудад одоо залуучдын байгууллагын удирдах байгаа бүрэлдэхүүний зураг байна. Цалин авдаг хүмүүс гэж ойлгомжтой. Цалин авахгүй. Энэ гүйцэтгэх хорооны ажилтнууд бол цалин авч байгаа. Гэхдээ цалин авч байгаа гэдэг нь бол одоо поолны амьдралдаа хүрээд дээр нь байрны лизинг төлөөд тийм ээ. Тэгээд хадгаламж үүсгэх хэмжээний цалин бол биш шүү дээ. Ямар ч байсан нэг өглөө ирэх унааны мөнгө, орой ирэх буцах унааны мөнгө, за нэг өдрийн хоолны мөнгө, за тэгээд нэг сарын амжиргаанд нэг чүү айгуулж байгаа юм л цалин байна. Та одоо цалин авах уу? Би аав шүү дээ. 400,000 төгрөг. 400 бодлоо. Манай суур цалин бол яг 400,000 төгрөг. За. Тэгээд тэрэн дээрээ одоо хийснээрээ явснараа гэх мэтлэнгээр ингээд шагналууд нэмэгддэг. Энэ юу? Одоо салбар зүйлүүд юм байна шүү дээ. Юу? Тэг ерөнхийдөө энэ яг засаг захиргааны хуваарийн дан болгонд байгаа салбар зүйл бол сум болгонд байна. Сум болгонд. Сум болгонд. Бүр сайн сумч байна. За бүр
одоо залуучдын байгууллага байгаа үг нь мэддэхгүй болцсон сумч байна. Тэгэхээр нөгөө айлын хүүхдүүд янз бүр байдагтай адил одоо бас л ажлын хувьд бол янз бүр байна. Гэхдээ хамгийн чухал юм юу гэхээр бидний одоо 5 дугаар их хурлаар шийдэж чадсан юм бол нэгдүгээр Монголын залуучдын байгууллагын зорилт бүгд тодорхой болсон. Өөрөөр хэлбэл хэнээс нь ч асуусан нэг зорилт хэлж чаддаг болсон. Хоёрдугаар юм гэхээр дотроо сонгогдох өөрөөр хэлбэл эрх үүргийн болоод хариуцлагын бүх хуваарууд бүгд тодорхой болсон. За 3 дугаарт гэх юм бол баахан намуудаас одоо 3 ирэх хэрэгж байгаа гэдэг юм одоо ардсан нам, ардын нам, хусгалт намын төлөөлөл бол 3 хүн очоод дэд ерөнхийлөгчөөрөө тавьчихсан. Одоо ингээд жиг кост хөгжүүлж байгаа. Тэгээд шүүмжлэл гарч ирсэн санаж байна. 3 биш, гэрчин бүр 5 дэд ерөнхийлөгч байгаа. Тэгээд үндсэндээ 6. Яг тэр намын төлөөлөлөө тавьсан үнэ юу? Ер нь бол одоо залуучууд Монголын залуучдын холбооны үүрэг оройл буурах тэр үед бол намууд дэрэгдээ залуучдын байгууллагатай болоод залуучдыг маш их хуваасан. Тэгээд тэр жишгийг бид нэр одоо болиулах зорилготойгоор эргээд залуучууд үзэл бодлоос нутаг ус үл хамааран эргээд шашин шүтлэг нэтрээгээд хөрөнгө чинээ янз бүрийн юм ялгахгүйгээр нэгдья гэдэг нэгтгэх эхлэл. Нэгдэхдээ бид нар чинь хуучин юмаа шууд муухай юмаа гэж хаяад шинэ юм руу очих боломж байхгүй шүү дээ. Тийм учраас эхлээд намын дэргэдэх залуучдын байгууллагыг нэгтгэхийн тулд ямар ч гэсэн ингээд эхлэлүүд нь явж байгаа маа л гэж байна. Төлөөллүүдийн өөрсдөө шингээд хуучин бол би сайн чи муухай гэж хэрэлддэг байсан бол одоо асуудлаа тавьчаад энэ асуудал дээр чи илүү шийдэл ярьж байна, би дутуу шийдэл ярьж байна гэдэг асуудлаа мүлждэг болсон гол асуудал байна. Үндсний залуучдын зөвлөгөөд 333 залуутай их мундаг банкны ороо өглөө мундаг зүйл байгуулагдсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бид нар өөрсөө улс төрийн намуудад нэг жишг болох зүйл хийж чадсан. Юу гэхээр 16 ширхэг банкны ороо байх болсон. 16 банкны хороо нь болохоор яг залуучдын өмнө тулгамдаад байгаа 16 асуудлаар. Одоо хамгийн ихтлээд орон сууцны асуудал. За тэгээд ажилгүйдэл гэдэг. Гэх мэтлэнгээр 16 асуудал дээр өнөөдөр залуучууд нам минетрийг талцахгүйгээр зөвхөн энэ асуудлаа хэдүүлээ яаж шийдэх вэ гэдэг ингээд ярьдаг болж байна. Жишээ нь энэ чиглэлээр одоо чи үнэхээр цаашд карьер хийх гэж байгаа юм бол амжилттай ажилламаар байгаа юм бол энэ банкны хороон дээр л чи тодор. Тэгээ одоо энэ банкны хорооны жишгийг ардсан намынхан чуулаад авчлаа, хүн намынхан чуулаад авчаана. Удахгүй энэ Монгол Ардын намынхан ч гэсэн хуулна гэдэгт бид эртэлтэй байгаа. За дээр нь бас нэг чамд бол сэтгүүлч хүнд бол их сонир санагдана. Одоо ингээд та нар намуудын хурлуудыг ажиглаад байгаа юм. Нэг бол намын даргаа солино, ерөнхий нэрийн бичгийн даргаа солино, тэрийгээ солино, засгаа авах зургамж гэдэг юм уу нэг тийм дандаа нэг албан тушаал нэг тийм эрх мэдлийн хуваарлт хийсэн нэг дандаа тийм хурл болдог. Манай хурлуудад одоо ерөөсөө ямар ч тийм байхгүй. Жишээ нь нэг тийм дарга солино ингэдэг юм ерөөс байхгүй. Ерөөсөө ажиллаа хийж гэнэ үү? Нөгөө тавьсан зарчмуудаа яг хүрж ажиллаж гэнэ үү гэдэг тийм зүйлээр нэгдүгээр. Хоёрдугаарт бодиттой ажлуудыг санал болгоод шийдвэр болгоод яваад эхэлчихсэн. Жишээ нь одоо манай 5 дугаар их хурлаар бараг 40 гаруй тогтоолууд гарлаа шүү дээ. Залуучуудтай холбоотой. Тэгээд тэр 40 гаруй тогтоолууд жишээ нь өнөөдөр дийлэнхэн засгийн газар болоод намуудын ярианы сэдв болцсон явж байгаа. Гэхдээ биднэрт бол жишээ нь наадах чинь бид нар анх ярьсан штэ. Наад чинь бидний асуудал штэ гэж ярих нь бол ерөөсөө сонирм биш байгаа учраас өнөөдөр үзэгчид энэ юу яриад байна гэж асууж магадгүй. Гол нь бид нар сэдлийн нөгөө залуучууд ийм хүсэж байна гэдэг тэр дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Нөгөө талаар шийдэл нь ийм байвал залуучуудад бас их эвтэйхэн зөв хэрэгжиж болох юм а гэдэг шийдлүүдийг бас давхар өгöd байгаа байхгүй. Одоо би нэг сайхан үг хэлдэг болсон шүү дээ. Надтай ирээд янз бүрийн нам улс төр гэдэг ингээ хардаад янз бүрээр ярих гэж байгаа хүмүүст уучлаарай. Бүх нам бол манай намаа. Энэ намууд дотор нэгч гадаад улсын нам байхгүй гэж би итгэж байна. Эргээд энэ намууд л ээлжлээд төр барьж таарнаа. Тийм учраас энэ намуудыг өөрөлдөл шинчлэх, энэ намуудыг өөрчлөх, тийм ээ. Энэ намуудыг цааш нь нуруунд дээрээ үүсч явах тэр залуучуудыг өнөөдөр бид нар энд бэлтэж байна л гэж ингэж хэлдэг. За энэ бол энэ одоо үе үеийн Монголын залуучдын холбооны ерөнхийлөгчтэй суужсаар байгаа.
Тий. Хувьсгал залуучуудын хөвөл гэж байх ч гэсэн одоо дарга юу вэ? Бочоо. Энэ бас дарга нар сууж байсан. Гэхдээ ер нь бол 4 дахь гуртаа төвлөрдөг байсан. Одоо 4 дахь гуртаа бол түрээс. 4 дахь гур бол түрээс байсан. Залуучтай холбоо бид нар бол ерөөсөө 2 дахь гур, 1 дахь гуртаа. Тэгээ 3 дахь гур, 4 дахь гур бол түрээс. Тий. Түрээсээс ер нь хэр урлаг болох вэ? Гайгүй. За сардаа нэг 20-с 30 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа. Одоо эдийн засгийн хямрал болоод ерөнхийдөө бас нэлээд муудаж байгаа. Энэ гадаах зогсоолыг харахаар л ер нь мэдэгддэг юм л да. Тэгээд дээр нь бид нар чинь ингээд бас хүмүүсээ ингээд байнга хэлбэлцэн штэ. Нөгөө орлого маань муудаад эхлэх юм бол зарим нэг хүн маань бас төр өөр ажиллаж шилжин, эргэж ирнэ гэх мэтлэнгээр. Ер нь бол Монголын залуучдын байгууллага дээр бол яг гүйцэтгэх хорооны хувьд бол одоо бол гүйцэтгэх хороог бол ерөнхий нэрмжийн дарга ахалж байгаа. Өмнө нь бол ерөнхийлөгч өөрөө хариуцдаг гэсэн. Шин дөрмөр бол одоо ерөнхий нэрмжийн дарга хариуцж байгаа. Би бол одоо ажиллаж явах үедээ бол дандаа залуучдыг сургах ажил хийдэг байл. Тийм ээ. Дандаа санхүүгийн хариуцгаа төгсөөд одоо бол ерөнхий нэрмжийн дарга хариуцж байгаа. Тий. Таад ерөнхийдөө намын дарга шиг болсон юм шүү дээ дарга тийм ээ. Ерөнхийдөө одоо гол санхүү мөнгө томилгоо бол гэсэн нэр. Гол бодлогын чиглэл дээр нь орон нутаг одоо нөгөө нэгдмэл байдлаа хариуцах тийм ээ. Тэр бүх ажлуудаа бол би хариуцна. За өдөр тутмын өөрөөр хэлбэл Монголын залуучдын холбооны ерөнхийлөгчийн одоо бодлогыг хэрэгжүүлэх бэлэн байдлыг бол манай гүйцэтгэх хороо хариуцж байгаа. Бэлэн байдлыг гэж байна шүү. Ер нь жил болгон бид нар нэг ингээд зураг авахгүй л дээ. Бөөнөрөө тий. Нөгөө ахмадуудтайгаа бас тийм ээ. Тийм манай ахчин дэрэгдээ бас ахмадын байгууллага байна. Өшөө одоо бид нар хүүхдийн байгууллага байгуулах гэж бэлдэж байна. За дээр нь оюутны холбоо бол манай одоо бараг дэрэгдэх болсон шүү дээ. Сая багш залуучуудын холбоо бас Монголын залуучдын холбоонд нэгтчлээ. Одоо нийт компаниуд дээр нэг 1000 гаруй залуучдын зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ хуучин бол компаниуд жоохон гэрвшээд идэг байсан. Эдгээр нь улс төр болчих юм биш үү? Эргээд одоо айгүй бол ажил хаяад янз бүр болоод ах юм биш үү гэдэг. Тэгээд анхны залуучдын байгууллагууд зөвлөлүүд компаниуд дээр байгуулагдаж эхлэнгүүтэл нөгөө компани захирлын ганцхан бодоод идэг байсан нөгөө хүний нөөцийн асуудал залуучуудын зөвлөлийн асуудал болоод хувирчихсан. Одоо залуучуудаа яаж л нөгөө тэмдэглэл баяруудаа тэмдэглэх үү, тий? За нэгнийх нь төрсөн өдөр болохоор яах вэ? Гэр бүл болохоор нь яах вэ? Нэгэнд нь арга гэрийн гачигдал гарахаар яах вэ гэдэг ингээд. Дээр нь нөгөө орон сууцны хуваарлт хийдэг байсан, эсвэл одоо нэг гадаад дотоодод шагналын журмаар явдаг байсан нөгөө бүх шодрог бус гээд эсэргүүцээд байдаг байсан юмнууд нь залуучдын зөвлөлийн ажил болоод тэгээд бүх хамт олон тэрэндээ ингээд сэтгэл хангалуун болоод ирэнгүүтэл эргээд компани одоо хүний нөөцийн бүхэл толгойн өвчнгүүд бол арилж байна гэдэг. Тэгээ ер нь бол дилинг компаниуд маш их дуртайгаар энэ залуучдын зөвлөлийг байгуулж байгаа. Хулгайчгүй Монгол хар цагаан жагсаалтаас гадна тэрнээс өмнө гэдэг юм уу? Миний бодлоор бол их хайтайхан тийм хоёр ч одоо хөдөлгөөнийг залуучдад боорнуулсан юм аа. Нэг нь парк авраа тий. Нөгөөх нь ундаг дугуйтай Улаанбаатар. Ялангуяа энэ ундаг дугуйтай Улаанбаатар бол одоо яг л нэг залуучуудад эхэлдэг одоо үнэхээр одоо нийгэмд хэрэгтэй л хэд байгаа юм л та. Тийм шүү дээ. Бас эрүүл мэндэд одоо бид нар чинь эрүүл мэндэ хэрэгтэй тийм энэ хотын төвжирэлд хүртэл хэрэгтэй. Ер нь бол маш том соёл байхгүй. Энэ соёлыг эрүүл мэндэ алдах юм бол одоо тэгээ бүх юм алдчихж байгаатай адилхан шүү дээ. Тийм учраас бид нар үнэхээр амьдрч байна. Одоо эрх хөргөч нарт ч гэдэм үү хотын даргад найдаад одоо утаагүй болчихно гэж бодоод байгаа бол тэр үл эндүрэл гэдэг нь бол бүгд хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Одоо дахиад нэг 5-6 жил бол бид нар утаатайгаа л явах юм байна. Тийм учраас одоо ерөөсөө бид нар яг эрүүл мэндэ бодохгүй бол ерөөсөө болохоо болчиход байгаа. Тэгэхээр эрүүл мэндэ бодож байгаа нэг хэлбэр. Дээр нь эргээд хотын соёл, хотын хөдөлгөөн, тэ нөгөө ард замын төвжирэл гэдэг ингээд бүх юмд чинь мундаг дугуй гэдэг зүйл бол дээд зэрэгээр ачаалбагддаг. Нөгөө талаар залуучуудын Улаанбаатар юу болов тэгээд залуучуудын хармаанаас ямар үр дүн? Залуучуудын хармаанаас хамгийн хурдан одоо өөрсдөө гаргаад аваад унах тэмдэг хэсэл бол ялчгүй ундаг дагуу тийм ээ. За бид нар нөгөө хоттойгоо нэг муудалцсан сандалцсан байж. За дээр нь нөгөө эдийн засгийн хөгжлийн яам гэж байхад гудам төслийнх нь нэг 20 орчим километр дугуйн замтай болгож өглөө. Гэвэл огт байхгүй байсныг бол эхэлчихсэн.
За дараа нь бид нар одоо ундаг дугуйтай Улаанбаатар төслийнхээ хурлыг саяхан хийсгсэн. Энэ жилдээ багтаад бид нар дахиад нэг 20 км-ийг. За дээр нь Асемаас өмнө ерөөсөө Улаанбаатар хотын бүх замыг ундаг дугуйн тэмдэглэгээтэй болгочихё. Ягаад тэгэхээр манай замын одоо яг автомашин зорчих хэсэг бол өргөн бусад улсын стандартаас бол маш өргөн байдаг. Жишээ нь Японы стандартаар жишээ нь замын зураасыг хийх юм бол одоо 2 игнэтэй зам ч юм 3 игнэтэй болох хэмжээний байгаа байхгүй. Тэгэхээр бол яг игнэндээ багтаж явах нь бол өөрөө жолоочийн хариуцлагын асуудал байна. Тэгэхээр яг тэр хэмжээгээр нь бид нар замын тэмдэглэгийг шинжилэхэд бол одоо замтай ийм л ус болж байгаа. Тэгэхээр бидний тэр хөгжсөн гэж хэлээд байгаа улсууд өнөөдөр автомашинаасаа татгалзаад бүгд дугуй руу ороод байгаа тий. Эргээд дугуйгаа дэмжсэн одоо дид бүтцүүд өндөр дугуйны зогсоол замын тэмдэглэгээ нөгөө боржуур налуулах тийм ээ. За эргээд дугуйтайгаа харьцаж явдаг автомашины одоо хөдөлгөөн энэ бүх зүйл бол өөрөө бидний ирээдүй. Тэгэхээр энэ ирээдүрүүгээ бид нэр өнөөдөр маш хурдан яралтаа орё гэдэг ийм л алхмыг Монголын залуучуудын холбоо эхлүүлсэн. Энэ дугуй өөрөө чинь энэ дугуй тий. Ундаг гэдэг нь зүгээр рекламддаг гэдэг нь. Энд унаа штэ. Одоо 100 хавар намбар бол надтай годмонд дугуйтай зөндөл хүмүүстэй харилцаж байгаа. Жохон. Тэгээ автомашинтай хүмүүс бол дугуйтай хүмүүс ямар ч аюултай юм байхгүй штэ. Яг энэ төв гэсгээр зориулт юм аюултай юм байхгүй. Хүмүүс аюултай гэж боддتي. Анх өдөр чинь ундаг дугуйн парад хэлэхэд 40 идүүлэх нь эхэлж байлаа штэ. Би бол одоо жишээлбэл одоо тэгэхэд бол ингээ ажиллагаад ундаг дугуйр явдаг гэсэн. 4-5 мянга. Айгуу зовж штэ. Машин замаар бол хэзээ явж чаддгүй. Дандаа явгууны замаараа ч төлөөр явдаг гэсэн. Тэгэд ер нь бол яг хуу хуучин бол манай жолооч нар их замбаргүй явдаг байсан. Автомашинууд. Одоо бол нэг сүүлийн 3 жил энэ дугуйтай хүмүүс явдаг уснаас болж одоо маш их замбраатайгаар игнэ юм барьж ингэж явдаг боллоо шүү дээ. Тэгэд энэ бол хөдөлгөөний соёлд оруулж байгаа манай дугуйчдын их том хувь нэмэр гэж ингэж ойлгож байгаа. За манай түрүүний яриад байдаг тэр паркинг газар гэдэг хөдөлгөөн хүмүүс одоо мөнхөд мөнгө аваад парка аварцсан уу гэл. Парка аварцсан уу асуужсан байнга асуулт. Тэгээ саяхан би бас ньюс цэгмэний хийгээд би бол ярьслаг дээр маш тодорхой хэлсэн шүү дээ. Паркинг газар бол ерөөсөө шудраг байх юм уу шудрагш байх юм уу гэж хотын дараагаас асуусан тийм л асуулт шүү дээ. Тэгээ тэрэнд бол хотын дарга би шудраг биш байна гэж хариулчихсан. Тийм ээ. Хотын дарга мэдээж тийм ба шүү дээ. Парк өнөөдөр шийдэгсэн шийдэгдэг л байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас өөрөөр хэлбэл тэр тэмцэлд бид нэр биш хотын дарга Монгол улсын баатар ялагдсан юм аа л гэж би хэлээд байгаа. Бид нар ялагдсан гэхэд бид нар угаасаа тэнд ямар нэг байшин барих гэж байсан биш. Тэр газраас нь авах гэж байсан биш. Тэр газрыг нь ерөөсөө парк хөвөрнгээр нь үлдээгээд өгөөч л гэдэг тийм тэмцэл байлаа шүү дээ. Тэгээ тэрэнд бол ялагдсан гол хүн нь бол хотын дарга л да. Газар гиснээс өөрөө чинь саяхан их тэнгэртний газар авсан шүү гэдэг их аврах давагдаж Твиттерт бичсэн байсан. Тийм тэр ийм учиртай. Би чинь бас нэг дэлхийн залуучуудын ассамбле гэдэг. Өөрөөр хэлбэл тэр ассамблеийн Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч хийдэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо Японы залуучдын холбоо, Солонгосын залуучдын холбоо, Сингапурын залуучдын холбоо, Малайзийн залуучдын холбоо гэх мэтлэнгээр өөрөөр хэлбэл Азийн нэг 27 улсын залуучдын байгууллагыг нэгтгэсэн. Тийм одоо дэд ерөнхийлөгч чи ажлыг бас авсарч хийдэг. Нэг Монголыг нэг сонирхсон нэг их сайхан үе байлаа шүү дээ. Тэр үед бол өөрөөр хэлбэл Монгол руу орж ирэх гэсэн өөрөөр залуу бизнесмэнүүд маш их байлаа. Тэгээ тэр үед бол бид нар хэд хэдэн төслүүдийг бол бэлтжиж байгаа. Одоо ч гэсэн тэр үргэлжилж байгаа. Тэр төслүүдийн газар авсан гэсэн. Тэр төслүүдийн хүрээнд өөрөөр нэгд Ази Европын одоо удирдагчдын уулзалт болох гэж байгаа учраас бид нар тэнд өөрөөр хөрөнгүүдээ нэгтгээд нэг барилга урья гэдэг тийм л шийдэл. Залуучдын холбоо юм уу? Хувь хөнгөлт юм уу? Өөрөөр дэлхийн залуучуудын ассамблеийн одоо холбоо шугамаар л тэр ажлыг зохион байгуулж байгаа. Олон залуучдын холбоотой юм уу? Монголын залуучдын холбоотой мэдээж хамаатай болно шүү дээ. Тийм хамаатай болно. Гэхдээ таны хувийн юм биш. Хувийн юм биш. Тийм байдлаар бид нэр тэр ажлыг хийсэн. За дараа нь бас бид нэр энэ барилгыг буулгаад оронд нь нэг Аз гэдэг цамхаг байгуулахаар бас шавын тавьчихсан. Мөдлөн бид чинь нөгөө Азийн залуучдын ерөнхий ассамблея Монгол зохион байгууллаа шүү дээ. Тэгээ тэрний хүрээнд энэ барилга маань одоо бас удчихсан.
Тэгээ анх барихтаа бол иж бас субботикоор барьсан байрлага. Тэгээ энийгээ бид нар бас нэг шинчлээд тэгээ олон залуучууд ордог. Эргээд бас залуучдын чиглэлээр олон юм төвлөрч болдог. Хурлын заал, янз бүрийн заал нахгүй. Ядчил нэг хүн суугаад байхад хөлдөөд өчөхгүй. Ийм хэмжээнд бид нар бас шинчлэе 39 давхар барилга барья гэдэг. Монголд хамгийн өндөр болсон тийм. Тэгээд зураг юмнуудыг бүгдээрээ боловсруулад тэгээ хөрөнгийг бас яг улс болгон нэг давхрыг хариуцаад ихэтэл үндсэндээ бараг 20 хэдэн давхар болж байгаа. Ийм төслөн байна. Хөдөлмөрийн яамнаас сэтгүүл сайдыг баг 600 сая төгрөг авцсан гэж бас нэг Twitter, Facebook, интернетээр гэсэн бичгтэй л бас. Тэр 600 сая төгрөгийг чи авсан нөхдүүд энэ манай нэг давхар сууж байгаа л да. Ер нь авсан хүмүүс нь гэх юм бол нэг чинь бараг нэг 2000 гаруй оюутан байдаг. Тэгэхээр оюутнуудыг өөрөлдөл 3 төрлийн ажил дээр нэг бүтэн жил ажилласан байна. Ямар ажил гэхээр сумын залуус гэдэг төсөл. Өөрөлдөл сум руугаа эргэж очихгүй байгаа залуучуудыг зуны амралтаараа сумандаа очоод тэгээд 1 сарын хугацаанд урамшуулалтай. Тэр нь 200 мянган төгрөгийн урамшуулалтай. За тэгээд 1 сар нь бол сайн дураараа ажиллаа гэдэг. Ийм одоо өөрөлдөл суман дээрээ эмчнэр, багш нар одоо бусад нарийн мэргэжлийн хүмүүс эргэж очих нөхцөлийг өрчилж бэлдэх. Ийм зорилготой нэг төсөл. За нөгөөх нь болохоор маш их олон залуучууд ажлын байран дээр очиход туршлага асуудаг. Чи 2 жил ажилласан байх ёстой. Чиний туршлага ямар байна гэж. Тэрэнгүүт л ажлын гараа гэдэг төсөл хийгээд өөрөлдөл уул уурхай, зам барилга гэдэг ингээд тэр чиглэлээр суралцдаг, өөрөлдөл инженерийн чиглэлээр суралцдаг залуучуудыг 2 жилийн хугацаанд тухайн чиглэлийн аж ахуй нэгждэр нь зуны амралтаар нь ажилуулах. Ийм хөтөлбөр байсан. За нөгөөх нь болохоор цагийн ажил. Одоо ингээ 9 сард оюутан зөвлөл 5 сард шалгалт эхлэх хүртэл бол сургалтын төлбөр, амжиргааны зардалт нь одоо хамгийн их хэрэгтэй зүйл бол ажил, тийм ээ. Ажилтаа цалинтай ажил. Тэгээ тийм ажилт нь манай энэ залуучдын хөтөлбөрийн төв бирж зуучлалт юм аа. Тэгээ тэр зуучлах ажлын өөрөлдөл эхний одоо дид утсыг компаниуд аж ахуй нэгжүүд дээр бид нэр өөрсдөөс нь буюу өөрөлдөл хөдөлмөрийн яамнаас одоо урьдчилсан цалингийг гаргаж өөрөлдөл цагийн ажлын хүүхдүүд ийм хэмжээний ажлын чадамжтай байдгийг боломжтой шүү. Эдгээр чинь хулгайч шүү, хөлөгдөхгүй шүү. Эднийг ажилуулад байвал бас та нарын ажил бизнест чинь бас дэмтэй шүү гэдгийг ойлгуулах тийм л ажил хийсэн. Тэгэхээр тэр нөгөө 600 сая чинь хувааж авсан хүмүүс бүгд иргэний одоо үнэлэхнийхээ зурагтай, регистртэйгээ дээр нь гар бүлийн өсгтэйгээ бүгд байж ид. Тийм учраас тэрэн дээр бол мөнгөтэй холбоотой юм байхгүй. Өөрөө бол одоо Twitter тас нэлээд идэвхтэй байдаг. Нэлээд олон дагчтай байна. Хэдэн дагчтай? Үгүй яг миний хуучин хийжсэн ажил чинь бол дандаа мэдээлэл харилцаа холбооны чиглэлтэй. Миний мэрэгжилчин өөрөө бас софтвер инженер, тийм ээ, программын чиглэлээ. Тэгээд дээр нь Монголын одоо энэ сайтын орчин, за дээр нь энэ сошиал ертөнц гэдэг юмнууд төр чинь бол одоо анхны л одоо оролцож, анхны л туршиж, анхны техникийн талаас нь одоо бүх нөхцөлийн бүрдүүлэх ажлыг хийжсэн хүмүүсийн нэг үлээлтчгүй. Тийм учраас эргээд нөгөө сошиал ертөнцийг бүтээлчээр өөрийнхөө ажилд те өөрийнхөө ингээд амьдралд, бизнест ингээд бүх юмд бид нар бол зайлшгүй хэрэглэх ёстой. Энд бид нар бол ялчгүй шинэ үеийн хүмүүс тийм ээ. Тийм учраас жиргээд байгаа нь бол бидний буруу хөл ерөөсөө биш. Жирэхгүй байгаа нь бол харин хуучин үеийн хүмүүсийн алдаа. Тэгэхээр бол буруудах гэсэн үг л дээ. Зүгээр л энэ хэдэн дагчтай айлгаас сонирхол. Одоо нэг 40 мянга даваа авчихсан шүү дээ. Салон байна. Одоо бөхөр бол бидний бөхөр зүүрлж ярьдаг. Дархаа ургалцсан тий. Жиргэн бас заримдаа ингээд бас нэлээ хурцхан дэмжиж байгаа гэдэг хүмүүстэй модалцаад зарим нь одоо юу гэдгийг залуучдын Монголын залуучдын албаа гэдэг юм Монголын бүх залуучдын одоо дарга байж юм бүдүүлгээ хуц сүлгээр давчих ингээл өөрөө чинь шүүмжилж идэв. Зүг ахад л нөгөө тогтцсон сэтгэлгээ байгаад байгаа. Жишээ би үл хинч үлгэр дуурайл болох ч гэдэм үү эсвэл хинч одоо ямар нэг байдлаар ингээд хариуцлага үүсчин гэж явах тийм юу бол үүрэг манай залуучдын байгууллагын дүрмэн дээр байхгүй шүү дээ. Бид нар яах ёстой биш юм байна те. Бид нар яах ёстой гэхээр ерөөсөө залуучуудыг өөрсдөө сурч боловсрох хөдөлмөрлөх
Тэг болоод байгаа шудраг бус юмнуудыг л бид нар завчиж явах үүрэгтэй. Нөгөө талаар залуучуудад юу хэрэг болоод байгааг нь бид нар нэгтгээд дуу хоолой болж явах хэрэгтэй. Энэ л үүрэгтэй байхгүй. Тэрнээс шүүл одоо юу гэдэг би та нарын дараах шүү гэж ингээд тийм байхгүй шүү дээ. Би та нарын дарга угаасаа биш. Гэхдээ бид нар бол та нарын төлөө ажилдаг. Ажиллахтаа алдж байгаа онж байгаа юм зөндөө байгаа. Жишээ нь чи залуучдын дарга байж одоо сахлаа ургуулад тахтай яад ингээл. Нэрээ сахлаа ургуулад энэ загинжиг ягаад сахлаа ургуулад байгаа. Баггүй энэ зүгээр залуучууд тоглоод хар жагсаалт гаргах гэж байгаа юм чи гартал нь хар сахлаа ургуулаа гэдэг. Тий. Тэгээ ерөнхийдөө бас нэг эсэргүүцлийн нэг хэлбэр гэж хэлж байна. Тийм үү. Саган бүлэг сайтыг мэдээж шууд харилцаа бүрийн газрын дараа баг тэнд байлаа тий. Тэгсэн. Тэгээд энэ ер нь одоо өөрөө сайхан бүлгийн хүн гэдэг одоо түрүүс би асуусан юм уу биш үү? Ер нь бол биш шүү дээ. Би бол хэлээ да. Жишээ нь мэдээлэл харилцаа бүтгэлийн газар байхад бол бид хоёр юун дээр хамтарсан гэхээр Монгол улсыг бүгдээрнгийн өрх болгоны интернеттэй болгоч, өрх болгоны компьютертэй болгоч. Бүх одоо сумыг нь гар утастай болгоч. Дээрэс нь бүх одоо юун айлууд нь олон суугийн телевиз үздэг болёо гэдэг юм. Ийм л дөрвөн багц юмыг хийсэн шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлийг хийхэд өөрөлд Цахим Монгол гэдэг хөтөлбөрийн хүрээнд Цахим Монгол гэдэг нэрийн дор бид нар бол хийсэн. Тэрийг бол бид нар сайн хийж чадсан. Тэр үед бол бид нар хамтарсан. Тэгтэл дараа нь гээд хамтарч яана гэхэд жишээ нь сая еркээсээ болохт нь би тэгвэл хажууд нь очихгүй байсан. Очихгүй л байна. Өөрөө хэрэглэх газрын бид нар гаргачих гэж байгаа л бас тэр яг хүмүүс тааж ярьчлаа. Тэрнээс бол ямар ч очих зүйл. Очиг үлдгээл таркал очивол очиж шүү дээ. Тэгтэл өнөөдөр миний зорилго бол өөр болсон байгаа. Миний зорилго бол өнөөдөр энэ залуучдын байгууллагыг нэг байх ёстой төвшөнд нь авчрахын төлөө ажиллаж байгаа. Үндсэндээ бол миний зорилго одоо Захин Монгол байсан бол одоо Их Монгол болох энэ л ажлыг хийгээ явж байгаа. Яагаад Их Монгол гэдэг байгаа юм гэхээр 1206 онд Эзэн Чингис хаан оролцол хаанд өргөмжлөгдөд дараа нь Их Монгол улсыг байгуулах ажилд ингээ гар шамдаж орсон. Тэгээ Их Монгол улсыг тунхагласны дараа Их Монгол улс гэж одоо ер нь ямар улсыг хэлэх юм бэ гэхэд нь хулгайч тохмоод өвсөх зайгүй ийм сайхан улсыг л бид нар Их Монгол улс гэж хэлж байгаа маа л гэж хэлж байна. Тэгэхээр их энгийн хэлсэн бооз хулгайч тохмоод өвсөх зай үгүй л гэж. Тэгэхээр одоо бидний хулгайчгүй Монгол гэдэг энэ бүх зүйл чинь нэгдүгээр босхыг босгох гэдэг тэр санаанаас гарсан. Бидний босгох ёстой уламжлал маань юу юм бэ гэхээр ерөөсөө бидний хамгийн чухал тэр төр ёсны уламжлал байна. Тэгэхээр төрөнд нэгэнт ингээ босчих юм бол аанда төрөөрөө босод бүх юм цохироод явдаг ийм л учиртай байна л. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар одоо Их Монгол улсыг байгуулах ажлыг л энэ хулгайчгүй Монгол хөтөлбөөнөөр эхлүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр хизээ бидрийг Их Монгол гэж болчлоо гэж хэлэх юм бэ гэх юм бол монголчууд маань бүгд хамтараа бие бинийгээ хариуцдаг. Нэг ч хулгайчгүй болсон үед бид нар Их Монгол болчлоо гэж ингэж хэмжиж болохоор болж байна тийм. Өөрөө ч одоо энэ хийгээд байгаа хөтөлбөрнүүдээс гэдэг юм арцуудаас болж байна. Твиттерт бичээд байгаа ч болж байна. За бүхэд улсын хурлын сонгуульд дэвших гээл. Тэгээд одоо хүмүүстэй таалагдах юм яриад л ингээд л байл гээл. Хатаад л байгаа л да. Гэхдээ наадах чинь байнга л асуудаг. Тэгээ би сэтгүүлч болгонд л хариулдаг. Юу л яг Улаануурээрээ үзэгчдийн өмнө сууж байгаад телевизийн нэвтрүүлгээр би улсын их хурлын сонгуульд нэр дэвшихгүй гэдэг ингээд бүр хэлсэн шүү дээ. Би нэгэнд хэлсэн юм бол хэлсэндээ л байх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэрнээс шүүл одоо юу гэдэг дэвшчихээч, тэгчээч, ингэчээч гэх та нөгөө талаар ер нь та нар одоо манай Бат инженерээс ахгуулаад Твиттер бичээд байгаа шүү дээ. Та нар үхрийн баасыг арилгамаар байгаа бол хашаан дотор нь орж иж баасыг арилгадаг юм аа. Тэрнээс чи хичнээн гаднаас нь юм яриад нэмээ. Ороод гэдэг. Дээрэс нь ороотгооч гэдэг хэд хэдэн намаас бас санал ирсэн. Тийм үү. Тийм. Үгүй бидний зорилго бол өсөө тэрийг онц биш. Би өөрөө ч ардсан юм гişүг жаалаа. Тэрийг хэлэх онц биш. Биш л дээ. Биш. Тэрийг хэлэх бол онц биш. Хамгийн чухал нь бидний зорилго бол юу гэхээр хулгайчгүй Монгол. Яг л Их Монгол болохын тулд бид нар хулгайчгүй болох хэрэгтэй. Өөрөө ч бол одоо юу гэдгийг нөгөө өөрөнгөх тийм ээ. Өөрөнгөх учраас өөрөнгөө дэвших гэж байна. За тэгээд энэ мөнхөд
давагдаж хэрэлдээд байна ч гэдэм ингээд Twitter бол эдгээр би зүгээр Twitter-ийн л одоо юунаас бол анзаарсан байхгүй тэгэл асуулаа. Яг өөрөнгөө хан маань бол дэвшээч гэж маш их хэрэгтэй. Тэгтэл Монголын залуучуудын одоо ашиг сонирхлын асуудал байна шүү дээ. Дээр нь би чинь бас нэг дөрмийнхээ дагуу та нарын төлөө та нартайгаа хамт ажилланаа. Хамтдаа энэ бүгд юмнуудаа хийнэ гэдэг ингээд бас амлалтаа өгөөд тангаргаа өргөөд ингээд гараад ирчихсэн ерөнхийлөгч байна. Тэгснээ өөрийгөө бодоод би нэр дэвшлээ шүү. За баяртай гэдэг ингээд энэ байгууллагыг нэг гიშгүүр юм шиг ашиглачаад яваад өчлөхгүй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас бас их хол дэвшгүй. За ямар ч хэлсэн Монголын залуучдын холбоо гэдэг энэ байгууллага бол одоо сүүлийн 2-3 жил бол үнэхээр одоо аим орсон юм шиг одоо ингэж ажиллаж байгаа гэж би бол тэгж харж байгаа. Ер нь бол за өмнө одоо бас байдаг л байсан баг. Гэтэл нэг унтаач юм байсан баг. Залуучуудыг бол хөдөлгөөнд оруулж байгаа, сайн муу янз бүрийн байдлаар хилэгдэж байгаа. Энэ ч өөрөө бас нэг үнэхээр мөнхөд гэдэг хүн ажил хийгээд байгааг нэг шинжил гэж би бол хараад байгаа юм л да. Тэгээ ялангуяа одоо энэ авилгагүй, хэлхүүлгүй, төрөө сулгаа байдгүй ийм нийгмийн байгууллага гэдэг бол одоо үнэхээр Монголын нийгэмд бол толгомцсон асуудлын нэг бахаа. Тэгээд энэ талаар бас зөрөгтэй дуурч тийм ээ. Бас тодорхой ажлууд хийж байгаа ч юм бол бас үзэгчдийн хамнаас талархал илэрхийлье. Тэгээд залуучдын албанаас хийж байгаа бүх ажилд чинь амжилт хүсье. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч явуулын студид нээлттэй илэн талангуу сайхан ярилцлага өрнөсөнд баярлалаа. Тэгэхээр анхны дугаарыг зочин болгож урьсанд бол их баяртай байна. Тэгээ ер нь бол энэ бол мөнхөд гэж хүний бодсдгсэн ажил юусе биш ээ. Энэ бол Монголын залуучуудыг хүсэж байгаа ажил юм аа. Энийгээ бид нар их хурлаараас тодорхойлсон, үндэсний залуучдын зөвлөлөөс тодорхойлсон, тэрнээс хойш хийгдэж байгаа одоо бүх олон нийтийн санал асуулга, олон нийттэй хамтарч хийж байгаа бүх ажлуудаар юм бүхэн бол матлагдаж, нотлогдоод одоо дээр нь улам ирчээ аваад ингээд явж байна. Тэгээд ер нь бол бидний хамтарсан бүхэн үр дүнд хүрч явах хэрэгтэй. Үр дүнд хүрэх болгондоо бид нар өөрөлдөл хүрсэн амжилттай ахиулж явах хэрэгтэй. Ийм л одоо зам байна шүү дээ. Тэгэхээр энэ замаа бид нар зөв одоо байгууллага түшээд, зөв одоо ханд нөхдөж түшээд, тийм ээ. Ингэж хийж ижил бид нар одоо энэ арчсан нийгэмд зөв жишгийг тогтоод юм байна. Энэ бүгдээс буцаагаад бүгд зөв одоо хэмээ авд юм байна. Энэ бүх зөв хэмээг өгдөг энэ бүх зүйлүүд чинь л өнөөдөр байхгүй болсон учраас өөрөлдөл иргэд маань тэр бүх зүйлээ одоо хүсэмжилж тэр бүгдийнхээ төлөө бидтэй нэгтчихэд байгаамаа. Тэрнээс шүүл одоо болоод байсан юм байсан бол бид нэр энэ болгон дээр өөр зүйл хийгээл явж шít тийм ээ. Дараагийнхаа дарах эрдэнтийг барих ажлаа хэмээр шít. Окей, амжилт. За их баярлалаа.